За манайхаа ингээд эхэлсэн юм уу? эхэлцээ дарцсан нэгэнтэй. За сайн байцгаана уу. За ингээд анхны зочинтой их дугаар урилгаар ирлээ. За танилцуул. Нэр явахгүй. Нэр явахгүй гэмээ. Нэргүй нэгэн. Үгүй ирлээ шаа. Үгүй ирлээ. Яаж гэсэн дөрвөлөө боллоо ингээд болдоо билгүүн үгүй метро гэдэг ингээд дөрвөлөө болсон. Үе үеийнхэн 4 болно, үе үеийнхэн 3 болно. Өө заримдаа 2 ч болж байгаа. Заримдаа бүр хөнгөж болж байгаа. Тиймэрхүү байгаа. За сая хөл бөмбөгийн юунд бол хамгийн эхний нэг албан ёсны тоглолт бол Английн Community Shield-ийн тоглолт болсон. 3-0-оор Arsenal City-г хоцсон. За энэ тал дээр Тэр тоглолтыг үзсэн үү? Та хоёр их маргаан. За ярээрээ. Би бол одоо хувьдаа Arsenal-ыг Premier League дээр дахиад төрүүлэх хамгийн бодит шанстай үйлрэл явагдсан байна. Үгүйний хувьд юу гэж бодож байна? Яг уу тэгээд Manchester City гэдэг клубын агуу дасгалжуулагч клубээ орхиж явсан анхны үйлрэл. Тэгэхээр City мэдээж нэлээд бужигнаатай байх. Магадгүй Арне Слот ирээд шууд төрүүлсэн шиг төрүүлэхийг ч үгүйсэхгүй бүрэлдэхүүн болоог нь бол мундаг баг. Яг илүү баг болсноор Арсенал бол илүү шанстай баг нь бол ер нь нэг 70% та байх. Яаж бол харж ялцчгүй халаас хэлгээ багтай тий. Сая City дахиад сая Tottenham руу Савиньего явуулчихлаа. Гэтэ нэг ашиглаж байгаагүй л дээ Pep тий. Савиньог Мармуш ч одоо бас явах гэж шүү. Яг уу нэг албан ёсны тоглолт яваад өнгөрсний дараа хийж байгаа 8 минут болохоор бас шинэ дасгалжуулагч маань өөрөө харсан зүйлүүд бол байж магадгүй бах. Ер нь бол гарны бүрэлдэхүүн бол нэг өөрчлөгдөхгүй байгаа болохоор тий ямар ч үсэн цэвэрлэгнүүд явчих тий. Яол эхэлж тий. Одоо Stones ч Итали явчихлаа шүү тий. Харин тэрийг л ойлгохгүй. Тэгээ хамгаалтан дээрээ яг сая ингээд би зүгээр тоглолтыг үзэхэд надад амар City-ийн хувьд амар уйтгартай санагдсан. Родриго оронд Ковачич тэнд нэг тонгочоол. Тэгээд нөгөө Фодныг айгүй эрхчлөлтөд тоглолт нь шүү дээ Пеп чинь. Сая бол цаадахч яг 10 номер дээр тавьчихсан. Тэгээд ер нь айгүй хөшүүн тоглосон шүү дээ. Яг тийм эрхчлөлтөд тоглож чадаагүй. Дээрээс нөгөө Семини бол надад бол яг нөгөө хин шиг санагдсан шүү дээ. Рафаэл Ёш шиг нэг илийн бадлаа юм шиг гүйсээр байгаа л таарсан тэгэл. Яг уу Ковачичийн хувьд тэгэхээр Родригоос тоглолт нь мэдээж жоохон өөр байх. Жохон центр бокс дүү. Тэгэхээр яг нөгөө Родриго яг нөгөө хамгаалалт тоглоогоо барих тэнцвүүл тэр багийнхаа балансыг олох гэдэг юм уу тэр нэг багийнхаа сүр нөгөө динамик гэдэг үлээ те тэрийг барихад бол коуч хөрөхгүй байх коуч илүү хажууд нь тоглол гоё те тоглохоо тал руугаа ч юм уу тэгж тоглох байх тэгэхээр яг нөгөө учир нь олдохгүй байж магадгүй тэгээ нөгөө Андерсон ч гараад ирчихэж байгаа ер нь Андерсон коуч хоёр чи ижил стилтэй шүү дээ ер нь тэгэхээр яг нэг тийм найруулагчтай гэж бол би бол бодохгүй тий тэгэхээр яг нөгөө уртлынхаа довтлогоог бөмбөгөөр хангаж өгөх тэр тал руугаа илүү суулгах. Тоглолтын үед бол би үзэж бол чадаагүй. Арангаа бат сингл сум бензин дочрлоод 15 цаг явж ирсэн. Тэр жоохон чанга байсан. Тэгэхээр ямар ч зүйлжиг байгаа дээрсэн бол тоглолт бол үзээгүй. Яг нөгөө нэг хальт юу гүйлгэж харж хахад хайлайт гүйлгэж харж хахад Арсенал арай илүү хурдтай байгаа юм шиг санагдчихлээ тоглоомнууд дээр. Арсенал 2 шинэ 8-ыг шууд гаргацсан шүү дээ. Бараг бүтэн тоглолцсон шүү. Гимраш бол ер нь тэгээ City дээр зүрлэхэр чим Родри үстэй. Тэ. Ер нь бол тийч орж ирэх бах. Тэгээд арай жоохон агрессив тоглолттой байх тий. Ер нь бол өнгөрсөн жилийн Арсенал бол яг довтлогоо нь сайн бол байгаагүй шүү дээ. Тий. Ер нь жоохон аргалсаар аваад явцсан байгаа. Тэгээд Саканч бас бүтэн тоглож амжаагүй ч гэдэг юм уу. Ер нь баг бол бүтэн одоо чадлаараа бол тоглож бол амжаагүй. Ганц хоёр байсан Кай Хаварц л таагүй санагц төрөөжлөө. Түрүү жилөө. Тий, түрүү жил Арсенал. Бэртэлтэй байсан шүү дээ. Яг Кай Хаварц үлрэлийн 2 дугаар хагасаас яг нөгөө чухал тоглолтуудад City-ийн эсрэгч нэг гол хийгээд хоцчлоо яа. Нуглаанууд дээр орж ирээд цаашаас овооч ирээд. Тэгэхээр яг нөгөө болохгүй байгаа довтлогоонд нь зүгээр довтлогч орж ирж ил агаар оруулсан болохоос ер нь бол довтлогоо нь бол болоогүй шүү дээ. Ерөөсөө булангийн зөвхөн хажуудлаас шийдвэр хөдөлгөөнгүй бөмбөглөөсөн. Тэгвэл энэ жил Арсенал одоо ингэж байгаа за Премьер Лигтээ төрүүллээ. За тэгээд таашаа аваргуудын лигээр одоо төрүүлэх гэж л үзэн шүү дээ. Тхийн тулд нэг хүн одоо ер нь аваргуудын лигт одоо Арсеналыг өрсөлдөгч одоо ер нь 8-ны дараа ч юм одоо. Би бол таамгаа илчээд байгаа шүү дээ. Бүрэлдэхүүн талаас нь City баг.
дасгалжуулах талаас Алонсо нөгөө залуучуудтай Ливеркузенд байсан шиг гоё тоглолт тоглож байна. Аваргуудын лиг яриад шүү. Челси орж байгаа юм шүү дээ. Орохгүй. Биш зүгээр яг одоо бас нөгөө өөр нөгөө Bayern PSG гэдрийг тэрийг ярих юм. Тэднүүс нэг яах вэ? Одоо Bayern-ыг юуг нь ярих вэ? Bayern гэснээр сая нөгөө Мусиала чинь нөхөрсөг тоглолтын дээр ухаан алдсан юм л. Хоёр удаа ухаалтсан. Тий. Яг хоо тэрэн дээр бол нөгөө бас нөгөө хит халуун дэлхийн дулаарлын асуудал гарч ирээд одоо нөгөө хөл бөмбөгийг утгагүй болоод байгаа усны завсарлага маань хэрэгтэй юм шиг нэг сэдв болоод ороод ирнэлээ. Гэхдээ яг нөгөө намар өвлийн тоглолтуудад бол тэр зүйлгүйгээр Мусиала эргээд тиймдээ ороод фит болоод тоглолчих байх. Тэгээ ч ер нь бол яг бүтэн үйлрэл ямар ч фит байгаагүй тоглогч үйлрэлийн ихэнд зүгээр яг нөгөө фитэл алдсан болов гэж бол харж байгаа. Тэрнээс биш ер нь цаашдаа бол гайг болчих واخ. Тэгээд аваргуудын лиг дээр гээд тэгвэл ярих бол эрт уах уу? 2 сараас л гээд тэгэхээр чинь аваргуудын лигийн плей-оффын тоглолт бол эхэлж байгаа шүү дээ, тий. Одоо ингээд чинь одоо хэсэгт орохын өмнөх тоглолт гэх юм. Монгол шалгуулалтын 4-р шат 3-4-р шат нь явж байгаа واخ. Тэгэхээр чинь бид нар одоо юу гэдэг өнгөрсөн жил Манчестер Сити өвлийн 8-ны цонхоор ГХ-ийг авчиж байгаа. Нөгөөт нь хэнийг авлаа нэг 2. Ер нь бол аягүй чухал 8-нуудыг хийж байгаа шүү. Тэгээд улирлын 2 дугаар хагас аврагуудын лиг дээр юу биш Английн Премьер Лиг дээр маш сайн баг болоод ороод ирж байгаа. Тэгэхээр өвлийн 8-ны цонхоор бас том хөдөлгөөн гардаг болсон цагт бол бид нэр шууд аврагуудын лигийг бол ярих. Өмнө асуудал байна. Реал Мадрид бүгдийг нь хожих уу, бүгдэнд нь хожигдох уу гэдэг бас асуудал байна. Реал ч одоо хамгийн аврагуудын лиг дээр хамгийн сонирхолтой шүү дээ. Яриг юм. Харин тийм хамгийн сонирхолтой нь бол Реал байгаа шүү дээ. Одоо Жозе Мовриньо гэдэг хүн тэр залуучуудыг яаж бадцах уу? Тэгээд бас энэ 8-ны цонхноос өмнө Vinicius Junior Arsenal руугаа явах уу, үгүй юу? Тэр 8 тэр чигтээ ингээд тэр гэрээгээ сонгоцсон биз дээ, тий. Сонгогдсон байл шүү. Тий. Би өсөр зарлж болсон. Тэр сонгох чамаагүй баха Реал явуулахаа өөрөө хэнийг ч явуулчихсан. За тийм ээ. Бас наад ч юм бол байж болно. Гол нь нөгөө талд Мовриньо байгаа болохоор Мовриньо маань өөрөө клубын бүх цагийн хамгийн агуу тоглогч Iker Casillas гэдэг хүнийг Бүсэн сэлгэнт нь суулгаж байгаа хөвгөө явуулсан юм шүү дээ. Би бол хэлээд байгаа шүү дээ. Мовриньог ирэхэд нэг нь явж нэг нь ирдэг юм аа гэж. Бүр хэний ч мэдэхгүй нэг нөхөр цоорно, нэг нөхөр бол явна. Одоо явах нь Vinicius юм. Одоо би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Яг юу хамгийн хил амтайгаар зайлуулна шүү дээ. Тэгтээ хөшгний араар одоо Мовриньо ч одоо тоглогч нар бол дуртай. Твиттерээс бол нэг сони юм харсан шүү. Хэрвээ ингээд City онж манаа дээр хаална Bayern München руу явах уу яах вэ? Хаална Bayern München явахгүй л үгүй. Хаална яага болдг юм. Герман тоглож ирсэн юм байна. Яг уу хаалны үлгээд тэгэхэр чинь нэгдүгээр том амбицтай багт номер 1-9 номероор очив. Тэгэхээр чинь тэнд Harry Kane магадгүй энэ жилийн Баллон д'Орын хамгийн өндөр магадлалтай хүн байхад Bayern нь бол авахгүй. Тийм зүгээр дараа нь бол авч байгаа. Тийм. Дараа нь жоохон хямдраад ирэхээр зодолч. Bayern ч нэг эвгүй 8 хийдэж шүү. Хямдхан хөөрхөн боломжийн тий. Гой нэг бол ер нь бол нэг 2 үлрэл бол гарч штэ. Гарна. Тэрний дараа л хаалнад ихэхээс ер нь бол яг Bayern давхардуулж аваад тэгэж тоглох. Давхардуулж бол авахгүй тий. Бол авахгүй. Зүгээр хямдрахаар нь бол аавна. Цаадуулч юм бол заваарлалтай шүү дээ. Энд тент учраа олоогүй хэдэн бүтлгүү нөхдүүдийг авчраад гоё болгох. Яг уу баг нь сэргэж байгаа тэгээд мөнгө төгрөгийн асуудал нь ч гэсэн гайгүй болж байгаа гэдгээр бол Барса бол хаалныг аавна гэвэл арай бодтой сонсогдсон. Тийм бол жинхэнэ биднүүсийн хүсэж байгаа Мбаппе хаалнд хоёр ирээ. Одоо охин биш Роберт Левандовски гэдэг хүн тий. 90 үеийн бол дуусчлаа. Дус явцсан мэт. Одоо явцсан. Тэгээд Ламин Ямалтайгаа Ферминотойгоо хаалнтайгаа тавьчвал Месси Суарес Неймар шүү дээ. Барса ч гоё байгаа шүү дээ бас. Родриго аваад ирсэн байгаа. Нөгөө талд Гордон бол хөдөлмөрч шүү дээ. Хүмүүс л нэг дургу болохоос шүү гоё тоглогч. Язганаал цаач бас ажилтай байхгүй. Тэгэхээр яг одоо ингээд авруудын тгийг бид нар багуудынхаа тоглолтуудыг бүтэн араагүй хийж бол дүгнээд байх нь бол утгагүй. Ядаж оноолтой харъя тийм. Одоо шинэ Paris Saint-Germain 2 жилийн өмнө төрүүлэхдээ 24 багийн 22-оор нь гараад нэгээр гарсан Ливерпулийг мултлаад. Тэгэхээр бид нэр плей-оффыг харж ижил авруудын лигийн таамаг өгөхөөс яг одоо таамаг өгвөл мэдээж шууд Arsenal, Bayern, PSG тэгээд юу дээр Real Barca гэж доош явах хэлбэт. Тий. Хамгийн юутаагаараа. Илүү яг лиг талаасаа гэдэг үл жишээ нь Премьер Лиг дээр манай хиний бэлгүүнийг ээлдэхээр топ 1 л баг байна. Бусд нь бол яах вэ гэдэг чинь тэнгэр гадагш юм болж байгаа.
Одоо өстө гоё ханьда загнуулгаа. Гэхдээ тэр ер нь ямар ч логикоор сэтгэдэг хүнд бол ер нь ойлгомжтой. Тийм зүгээр л манайх юм бачуураад байгаа. Угаасаа арьснаар үнэн биш. Бодит юмыг үнэлэхгүй байгаа. Одоо чинь багийн фэнүүдийн хувьд гэхээр чи бас Тийм. хамаагүй ус тэгж хэлэхэд Тийм одоо яг үнэндээ бол би дотроо Манчестер төрүүлээсэй л гэж бодож байна. одоо зөвхөн хөл бөмбөг гэдэг спорт талаас нь бол үнэхээр Арсенал тасраа. Тийм. Харин тийм Бүх стад нь ч. Одоо юу гэдэг юу шүү дээ. Челси дээр тэгэл найдлага тавих зөндөө хүчин зүйл байгаа юу гэвэл байгаа. Залуу тоглогч нар байна, шинэ дасгалжуулагч байна. Алонсо Байерн Ливеркузенд ямар гайхамшигыг бий болголоо. Тийм найдлага бас байна. Тэнгүүт залуу тоглогчтой баг том лигт гайгүй тоглох боломжтой юм а гэдгийг одоо Италид Кома харуулчлаа. Кома харуулсан. Дандаа залуу тоглогч нартай, залуу дасгалжуулагчтай. Тэгэхээр Челсигээс фэнүүд нь хүлээх юм байна. Топ 4 гэж харуулхаар. Харин Манчестер Юнайтед өнгөрсөн жилийнхээ сүүлийн агсаар бол ер нь бол топ 2 3 баг нэг хэсэг болцсон байж. Сөрөг давталгаагаар одоо амар л байлаа шүү дээ тий. Одоо тэгэл бүтэн баг болгоны фэнүүдэд бага өмөрөх хүчин зүйл бол байгаа. Гэхдээ баг болгоноос Арсенал нь илүү бага гэдэг ихлэг хүлээж зөвшөөрөх. За ингээд доо бол өөр юм шиг. Комент уншдаг болгон байв. Энэ Тоттенхэм ч гэсэн одоо энэ жил одоо Тоттенхэмийн 8-ыг харуул хин ч айхаар өстэй. топ 4 шүү дээ. Топ 4 биш өөр асуудалгүй өстэй. Одоо ингээл одоо давталгаа мотлоо цоо шин боллоо, дундын хагас цоо шин боллоо, хамгаалалт бол одоо бас. Тэгээ нөгөө өнгөрсөн жилөө бол бүтэн бэртэлтэй байсан бүрэлдэхүүн сайжраа ороод ирнэ гэдэг чинь шал өөр болчих шүү дээ. Багхгүй Америк. Америк явуулсан. Нэр өнгөрсөн үеэрл Тоттенхэм ч бас ерөөсөө битүү бэртэл шүү бас. Одоо ингээ харах юм бол бүр амар нэрнүүд байна. Ямар ч байсан дэлхийн аврагт явсан нөгөө зүүн жигүүрийн гизэгтэй нөхрөө бол зараа ицсэн билээ ш. Тэрнээс өөр зарсан юм тмаа. Юу нь л авлаа та юм. Яг хөө тэгэл энэ одоо тоноолын ч гэдэг юм уу нэг тоноолол гинтийн 8 байлаа. Ингээ сонь 8-нууд байна. Эднэр бас яг яах юм байгаа. Гэтэ энэ Ричарлисон гэдэг нөхрөө бас явуулж бас барсангүй бол энийг аргаалт бүрээд. Одоо на Ричарлисон, Рашфорд гэдэг нэг хоёр бүтлэг юм чинж авахгүй байсан. Тэгэхээр ер нь бол баг нь бол шинжлэгдсэн. Сайн болцсон уу, сайн болцсон уу. Хүлээлттэй үед бол хүлээлт байгаад байгаа шүү дээ. Хүлээлт бол ер нь топ 4-т бол орох баг. Хамгийн гонигтай байгаа нь Ньюкаслийн фэнүүд шүү дээ. Би бол тэгж бодсон. Тэгтээ миний хийснээр цаадал чинь нэг хоёр хар юм олоод ирсэн шүү. Энэ хөлт бол надад нэг хөдлөг гонмоор баг. Баг нь дараа жил жиггэн гоё үзэхэндээ гэсэн ингээ хамаг юм 100 ингээ. Исакийг зараад юу ч аваагүй үстэй тий. Тэгэл тэд нар чи ер нь ямар үлэн байл гэдэг мэдчихв. Өнгөрсөн жил ч ялаа 4 билүү 5 билүү. Хим Ньюкасл уу? Бүр доош. Бүр доош онлоо. Ультимейт нэг цоороод тий. Удирдлийн ихний агас тахгүй шүү. Шаач цоороод бүр 5 хойшоо утаараа л тэгэл. Тэгээ гинт унаад цаач юм гоо марсан. Тэгээ одоо нэг аюултай баг нь одоо Астон Вилла шүү. Энэ одоо хоёрт орвол ичихгүй шүү нэр. Ичихгүй хоёрт орох магадaltaй шүү. Астон Вилла 12-т орсон юм шүү дээ. Астон Виллаг хөө амар өстэй. Яг хөө зүгээр энэ энэ олны дүүнээр Астон Вилла заваараад хоёрт орно шүү. Би бол тэгж. Энэ Унай Эмеригийн багч нэг тийм нота өстэй. Ер нь бол 4-5-аар л байна. Тэрнээс дэше угаасаа гарахгүй тий. Лигт угаасаа л тэгнэ. Man City топ 4 орно гэж ихтэй 2-оор гараад ирж магадгүй л гэж. Гэтэ яг хөө Арсенал Роджерсыгаа зарцсан шүү. Шинжлэл хийгээд сайжирсан юм бол байхгүй бол баг гэж байна. Одоо Сузукиг авлаа шүү. Тэр одоо Эмилиано Мартинес явна гэсэн үг. Юу Сузукиг чи Paris Saint-Germain аваагүй юм. Үгүй. Астон Вилла бүр баталгаатай болгоцсон. Тэгээд яг энэ авснаар нь шууд Эмилиано Мартинесийг өөр том баг руу аавна л гэсэн яриад гарсан л. Мартинесийг бол бас хүмүүс аавна л та. Авъя л гэж байгаа шүү дээ. Мах ч авъя гэж байгаа л тэгэл өгөөгүй л болохоос. Мах ч ер нь юм өөх дургу болцсон билээ хүмүүс ч. Яг манах хэл. Энэ яг гэхдээ энэ Эмилиано Мартинес очих хамгийн магадaltaй баг тэгэл хүссэн үсгүй Барса л шүү дээ. Барса авахгүй бах. Барсагийн хаалга сайн бол биш. Тэгтээ тэрэндээ айгүй хайрт юм шүү. Эсвэл наа чи хар ямар ч л байсан тэрийг өгөх гэж байгаа юм шиг гараан тоглож байгаа нөгөө тэр штиг нэг чи Аякс руу зайлуулчихлаа. Яг хөө тэр штигний хувьд бол бас бэртэл гэмтэл тэгээ нөгөө цалин мөнгө угаасаа юу мөнгөний өгсөн юм уу тэр штиг. Ер нь бол тэр штигний чинь зайлгаа хэлсэн шүү дээ. Тий. Тэгээд багийн ахлагчаа мөнгө ч өгөхгүй одоо зайлгаа хэлсэн. Нөгөөт нь доголгоо бэлдсэн. Тэгэл цалин малингийн өгсөн бол. Тэгээ зүгээр мэдгүй энэ одоо хөөл билгүүд. Зараа зүгээр зарсан мөнгөний өгсөн. Хэнийг
тэр сэлгээний хаалгачийг тоглуулсан шалтгаан зөвхөн тэрчдэг нь байхгүй байснаас л болсон шүү. Тэрнээс сайн хамгаалагч хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Биш ээ хаалгач хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Өнгөрсөн жилийн тэр олон отонгоос алдсан тэр балаа голууд тэр Мартинес бол эвгүй үедээ хааш тэр 18 онд 22 онд нэг хааж мадаг. Тэгэхээр тэр утгаараа Шин Батарын сайн муу хэмжигч ирэн ганц л юм баг шиг. Гоолаа сайн Батар. Тэгэл алдаад. Янаад нэг Пепчи ирээд бас хаалгач чинь зөвхөн хаах биш болгоцсон л та тий. Одоо өмнө нь бол зөвхөн хаах ажилласаа яадаг багсаа хаалгач сүүлдээ тийч шал өөр болоо явчихсан шүү дээ. Бараг тоглолтыг араас нь найруулах гэдэг юм. Тийм шүү дээ түрүү орж ирэл. Маах чи одоо нөгөө интертээс Ононогийн чинь аврагын лиг дээр хараад пүш шүтэл авсан шүү дээ. За ч цэвэрлэгч шиг тоглоо шүү дээ Ононо чи. Интерт тахта аврагын лиг дээр. Яг нь тэгэл тэрний үр дүнд Пеп дээр л хөлөөрөө сайн тоглодог хаалгач нар тоглодог болохоос бусад хүн дээр тоглодог үеийн дэлхийн нийтрээс харсан шүү дээ. Бүгд өөрөөр нэг баах юм авсан шүү дээ. Шоу мэдээ байсан уу? Наад бол гинт өглөөс ирсэн чи тэгэл сошиал руу орсон чи Пеп Гвардиола ингээл боллоо гэдэгсэн. Пеп одоо юу нь яах юм бол? Нэг тийм шоу мэдээ ер нь байсан. Зүгээр илч төлөөлөгч болоо сайхан амьдрах юм болоо. Эргээд Испани шиг. Яг зөв ер нь Барсад очих юм болоо. Яг ер нь бол Пеп болох нь бол дөгцсөн байсан л гэж би боддоо шүү дээ. Ер нь урт хугацаад болсон. Тий. Тэгээд бараг 10 жил болж байгаа. Хангалттай зангидсан. Тэгээд Ситигийн сүүлийн энэ нэг Премьер лигийн дарангууллыг одоо Ливерпулийн фэнүүдээс бүх цогийн хамгийн шилдэг бүрэлдэхүүн дээр нь л Пеп дэвссэн шүү дээ. Ливерпул ялтчихвээ Ситиг хажууд тэгээд үнэхээр энэ чадвартай. Клоп Пеп хоёрын өрсөлдөөн агуу байсан гэхдээ эцсийн дүндээ хин ялсан. Дандаа Пеп ялсан. Нэг удаа аврагд нэг удаа Премьер лигт Клоп төрүүлсэн. Бас яг хоо бурхан шагнаж байгаа юм л та тэр чинь. Тэгэхээр ер нь бол 5-6 үйлрэл бол Пеп бол ноёлч хойноос нь нөхөж ирээл сонин шүү тий. Зөв араас нь гүйж ирээл орчиж байгаа шүү тий. Тэгэхээр яг бас тоглолтын хэв маяг тоглогч төр бүгд солигдоод бас удсан тэр утгаараа л солигдсон баг. Амазоны эзэн ч сонирхоод байгаа юм. Тэгээ хувьцаагийн Джеф Безос. Тий, Ливерпулийн Англи Премьер лигт Америк эзэнтэй баг хизээч хол явдаг. Одоо жишээ нь Астон Вилла. Одоо манах яаж үүлээ өвцөж юм чи. Нэг дундуур нэг шар өвгөн англи өвгөн оруулж ирлээ. Тэгэл нэг жоохон нар салхи үзээ виза карттай болоо хитэн тоглогцсон хэлээр авлаа. Энэ Америк үуч бозруулж байгаа шүү дээ. Джеф Безос ч одоо нэлээд сонирхоод байна гэдэг. Гэтэ цаад чин ганцаар орж ирэхгүй гэсэн. Боо энтиг минтиг баахан нөхдүүдтэй 90 ураар юм орж ирэх. Тэгэхээр наа чин бүр заваарсан юм болно гэсэн. Ливерпул утгаараа одоо нөгөө Премьер лигийн одоо нөгөө Супер лиг гэдэг нэг юм 3 жилийн өмнө гарч ирсэн шүү дээ. Премьер лигийн 6 багийг шууд өрөөл бүгдээрээ орно морно гэж түнгүүд нөгөө болно гэдэг юм. Түнгүүд Премьер лигийнхэн фэнүүд чинь бол энэ чинь бол бидний спортоо. Энэ бол бизнес биш ээ гэдэг байдлаар нилээн яасан. Анх ингээд эсэргүүцчихсэн баг. Яг тэрнтэй адилхан ер нь бол Америк эзэд гэдэг юм ингэж орж ирэхээр яг хит бизнес болгочтой. Яг үнэ. Тэр утгаараа энэ Арсенал гэдэг агуу багч нэг хэсэг бол 8-нд мөнгө гаргахаа үзсэн гэсэн мөрчлөө хамгийн өндөр тикет нь одоо Манчестер Юнайтед яг ямар ч хэрэггүй мөнгө зараад зүгээр л ахмадын золбоо шүү дээ ерөөсөө тентхийн нэртэй хүмүүсийг авчирж ерсийг нь зардаг ажилтаа болсон. Одоо Ливерпул ч гэсэн яг Клопыг авчирж иж хөл бөмбөгийн баг боллоо. Тэндээсээ яг бага системтэйгээр нөгөө тоон үзүүлэлтээр ингэж тэр багийг чанх босгож байгаа шүү дээ. Одоо Ливерпул босгож гоё юм байхгүй. Тэр саалах чинь эн тэн тавьчих явж хат нь авчирч байгаа тэр чинь. Тэгэл яг тэр чинь хөл бөмбөг гэдэг утгаараа хүмүүс хараад ишлэнгүүд тэр чинь яг ингээд нэг нэгээр нь байрлалаа зоож эхэлж байгаа байхгүй юу. Сити ч гэсэн ер нь бол яг анх мөнгөөр бүгдийн зодол Робиньо илгийн авсан шүү. Яя түрээ мөрөө эхний 2-8 чинь нөгөө юу шүү дээ те. Робиньо Тэвис 2 шүү. Хамгийн амар нь те. Тэгэл тэр чинь Шон Райт амар олон өмнө л авчирсан шүү дээ. Тэгээд Пеп ирж иж тэр чинь системтэй болгож. Яг системтэй Манчестер Сити гэдэг баг болгож байгаа хөө. Стилтэй, дончтой. Тэгэхээр яг Америк эзэд орж мөнгөтэй эзэд орж ирлээ гэдээ ер нь бол сайжирдаггүй. Зүгээр хөл мөнгө мэддэг менежерийн баг орж ирж иж тэрийг сайжруул. Тэгэхээр энэ Европ их юм аа маа хэл үнэрч.
Counter ч бас Европынх юм байгаамаа гэж. Гэтэ сая энэ шилтийн тоглолтын City бол арай л гониг байсан шүү нэр. Бас арай хитрнэ бас нэр. Яг хөө тэгээс ажир шүү дээ. Битгэрээс гомдмор Тэгээс тоглосон. яг тухайн тоглолтод яаж байгаа. Бүр яг манай өгч байгаа юмараа. Шилдэнд яг ач холбогдол яг ямар утгатай тоглолт гэдэг вэ? Хүмүүс ингэж ач холбогдол тамирчид тоглогч нар багууд гэж ач холбогдол үзүүлэх хэмжээний юм уу? Тий. одоо яг тэгээд тэр чинь худлаа хүн ч гэсэн цом штэ. Яг бэлэг дэмдгийн зүгээр сүүлийн үеийн жилүүдэд зүгээр улирлыг нээж байгаа хамгийн ихний юм ивент маяг юм баггүй. Гэхдээ яг багууд янз бүрийн сэтгэл зүйтэй орж байгаа. Гэхдээ цомыг авчихад гоё өснө улирлын ихэнд. Цом аваад бамбертал эхлэх юм. Гоё өснө. Сэтгэл санаа талаас аач гоё өснө. Major trophy гэж бол явахгүй. Зүгээр trophy гэдгээр л явна. Одоо major trophy гэдэг чинь одоо юу гэдэг лигийн цом, лигийн авраг гэдэг авруудын лигийн аврагч гэдэг юм уу те. Тэгэж бол явахгүй ч гэсэн ер нь бол зүгээр цомын хувьд бол цом байхгүй. Одоо юу гэдэг өнгөрсөн жилийн community shield-д жишээ нь төрүүлсэн багийг та нар бодлоо Crystal Palace. Тэгэхэд яг Crystal Palace-ыг үлрэлцэн ихэнд яг тэр тоглолтоор нь дүгнэхэд бол хэцүү байхгүй. Тасархай баг байсан шүү дээ. Ливерпулд 2-2 үлрэлцэн ихнийх нь тий community shield дээр бол тэр чинь ингээд пенальтаар цомоо аваад үлрэлцэн ихэнд гоё орж ирж байгаа тэгээд алгуулчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг улирлын ихний тоглолтоор бол бүх юмыг шууд ингээд дүгнчих нь бас хит өрөөсөл бах уу. Тэгээ City бол би арайч нэг тийм хад гэдэг уучна гэж бодсон. Бас мик хоолтой наа нэг юм. өөрөө ордоо ингээд. Би л гэхдээ City гомсон. Бит хоёр шиг яг ингээд гоё. Би угаасаа яриаг байл. Хэдий ийм ач холбогдол гэж гисэн бас хааланд ёо яаж байгаа вэ тий. Хоёрдугаар үгсэн ч аавна. NBA Cup гэдэг шүү дээ. Сүүлд гарч ирсэн. Тэрнтэй ер нь төстэй үгүй. Тэгээ өнгөрсөн жилийнх чинь болохоор NBA Cup-аар Нью-Йорк төрүүлчихэд Нью-Йорк дараа нь NBA аваад авсан шүү дээ. Ер нь жоохон улирлын гол хэвцээ. Энэ чинь яг улирлын эхлэлтэй Өөр. Одоо энэ тоглож байгаа хоёр багч нь гол ойлголт нь болохоор өнгөрсөн жил лигтэй төрүүлсэн лигийнхаа цомыг авсан хоёр баг тоглох байхгүй юу? Тийм. Тэнгүүд одоо NBA-ээр бол NBA Cup гэдэг чинь лигийн цом гэдэг улирлжингаа болдог тэмцээн. Одоо хөл бөмбөр англиар бол FA Cup л байна. Тэгэхээр FA Cup-тай нь бол NBA Cup дөхнө үгүй одоо ач холбогдол тэр юмараа адилхан. Энэ community shield-тэй адилхан тийм юм бол ер нь бол баггүй. Тэгээ энэ зөвхөн бараг л англид байгаа шүү дээ. Бүх лигт байгаа. Бүх лигт үү? Хоёр цомын авраг, лигийн авраг хоёр хоорондоо тоглодог. Одоо Испанд чинь эхний дөрөв тоглолт шүү дээ. Юу нөөр юм уу тий? Арабд. Юу нөөр юм уу? Дөрвөн баг орох юм уу тий? Англи дээр бол ерөөсөө хоёр ялсан нөхөр нэг л үзэж байгаа шүү дээ. Тийм хоёр ялсан баг нь нэг баг байвал лигтээ хоёрт орсон баг нь тоглоно. Испанд чинь яг төрүүлсэн хоёр нь хоёр тоглолтоор шийддэг байж байгаа. Сүүлд нь өөрчлөгдөж нэг чинь заваарсан юм болж байгаа. Тэгээд ер нь бол арабад мөнгө хийдэг болчиход байгаа шүү дээ. Дөрвөн баг нь тийш явчихад. Итали бол бас бүгдээр яг адилхан ингээд яг нэг гадуур явчихж байгаа. Яг нэг төрүүлсэн ингээд явдаг байж байгаа. Итали чинь өнгөрсөн жил чинь Японд төшлөө, Бээжинд төшлөө. мэдик. Бээжинд баха нэг. Community Shield бол Wembley-д л болж байгаа шүү дээ. Сая бол гэхдээ Cardiff болсон билээ. Тэр нөгөө хиний Weekend-ийн тоглолт нь Wembley-д болж байгаа. Тэгээ 20 жилийн дараа Cardiff дээр очиж тоглосон юм билээ. Тэгээ орлогын нийт ихэнх хувийн ч юм уу эсвэл баг бүгдийн ч юм уу тэгээ сайн улсын андл өгдөг имижтэй л юм билээ. Ер нь бол энэ Community Shield-тэй адилхан зам ер нь бол бүх улсын лигт л байх. Монголын лиг юу байлаа шүү дээ. За ийм заваа юм. Өвөө өстөр нэг орж хэд 7 хоногийн хүнчлэг тоглолт таяа хэлсэн шүү дээ. Хоёр дээдлигийн баг тоглож ирсэн. Хаалгач нь гарч иж унгаас нь хөл дээр нь гიშгээ гарч ирсэн. Ах тий. Жоохон ямар баг гэдэг. Би ч өөрөө ирдэх. Юу? Реал их шүү дээ. Хөл мөнгөдөрөө гадаад багаар Реал Мадрид дотоод үсгэл хангаар. Дэмждэг тамирчин. Тамирчин байт юм нэр ярьж байгаа юм. Тамирчин бол би бол ярьдаг. Зүгээр багаал. Багаас илүү тоглогч гэж байхгүй. Тамирчин юм байгаа. Реалын бүх тамирчдыг л дэмжиж шүү дээ. Яг одоо нэг гоц яг тэр гоч гэсэн тамирчин чи юм бэ? Яг говт гэвэл тэгэл миссэн шүү дээ. Одоо бол хинч марахгүй шүү дээ. Зүгээр Реал дотроос хамгийн гоё сэтгэл ханагсан тоглогч юм бэл гэж юм шүү те. Үгүй нэг яг өөрийнх нь юу л асууж байхгүй. Яг одоо жишээ нь Реал дэсээр Роналдо бол тухайн үеийн Мессигээс илүү л гэж хэлж шүү дээ. Ягаад гэвэл одоо нөгөө яг уу гэтээ бас тэгэж хэлэхээр жоо өрөөсгөл.
Хувийн бүх үзүүлэлт нь Мессийн тухайд бүх ихэнх жилүүдэд баг илүү гэдэг ч гэдэм үү. Яг нөгөө багийнх нь амжилт гэхээр авруудын лигтээ ингээд Роналдо ч 4 дөрүүлчихэд байдаг Реалда. Барса тэр үед нь лигтээ төрүүлээд байдаг. Роналдо ч Испаний дээдлэгт 2 л төрүүлсэн байна уу? Тийм баха. Билүүнийхээ Юу? Би ч Магуайр штэ Хари Магуайрынхаа. би Магуайр ирэхэд нэрээ ёо над чиг их баярлсан үнээр байхгүй. Би ч бүр Джерси Өмсөглөн ч байгаа. Зомгороос. Тэр Лигээс намайг бүр гिचтэй ачиж. Төрүүлэх одоо шанс нь бүр 1000-ны 1 байсан гэдэг л үү. Шанс нь одоо 5000 байсан ч гэсэн тэр дотор ч Магуайр ч бозралж яваа юм чи яах юм. 5000-ны 1 юу ч. Тийм хідэн ч гол хийлээ. Жинхэнэ ахлагч үстэй. Идэж байгаа үстэй. Тэр төрүүлдэг Лестер юу? Тий. Төрүүлдэг Лестерийн ахлагч нөгөө нэг хар хамгаалагч нь штэ хин гэдэг үлээ. Төвийн Магуайр хамгаалагч. яж үү? Санаана гэх. Ерөөсө бүх л товтлоо бүх юм дээр одоо ингээд цаг дууссан бол Лестер чинь Магуайр төлөхөөр оруулчих юм шиг. Тэгээ манай хүн чинь зүгээр том толгоор Яг Магуайр уу. ачиж байгаа чинь. Калач нэлтаас. Мэдгүй би тэр Лестерийг одоо тэр мэр юм сайн байсан гэж нэгтэй айлын гэж боддог багаараа л сайн байсан баха. Багаараа бишдэг байхгүй бас. Тэгээд мэдээж Ёстой гарааны 11-ийн явсаргал дууссан шүү дээ. тэр чинь баг юу юм биш үү? Аа. Нөгөө төвийн агс нь хит сайн баг байсан юм биш үү? Тэг чин төв дээр нь юм байсан юм. Гэтэ төвийнх нь хүмүүс зарагдаагүй ш тойроо зарагдчихсан шүү Кантес. дээ. Канте гэж Челси авчиж. Дринкватер. Ямар гоё. Дринк ватер чинь хин авчиж байгаа шүү дээ. Хин билээ. Дринкватер үлдсэн. Стандарт цогцогдсон хүмүүс дээ. Тэгээд урд нь Риад Махрез. Махраз чинь Сити авчиж байгаа юм. Тэгээ нөгөө Японч Окозаки. тэр чинь Шинжи Окозаки. Сичи хаашаа явлаа. Буцаа явчлаа. Тэгээд Джейми Варди. Варди чинь байж байгаад явцсан. Хамгаалал Унсныхын дараа явчихв те Варди чинь. тэгс хамгаалагч нар нарийн марчиж ямарсан ахлагч нь бол тэр төвийн хамгаалагч нэг хараарстай хүн байл. Ер нь бол Магуайр л амар гэсэн та. Магуайр чинь тэр үе залуу шүү дээ. Тэг чи хідэн гол хийчлээ. Мэдгүй Магуайр нэг олон гол хийжсэн. Хийсэн 5 6 ч гэсэн шүү. Толгоор хийж. 5 6 нуудлаа. Тэгээ цаа чи мөр бөмбөгтэйгээ төв рүү орж ирнэ хөө. 16-ын гадаа ирж оцсон нь. Ямар ч хэлсэн би тэр үлрэлийг нэг л юм сандаг нь Амар эс. Джейми Варди 10 дөрөг дараалж л гол хийжсэн. Ихний 10 дөрөгт. Варди нэрээ ёо нэрээс. Тэр үлжсэн Тэр үлрэл чинь өөрөө сонь шүү дээ. Тий. Германч Майнц гэдэг багч нэг тасархаа явж байгаад байруулаад төрүүлдэг өгөө болохоос ш. Тэр нэг дэлхийн соронзоо орно л өөрт тийш явсан. би гоё асуулт хийzээ. Одоо тэгээ бодгоо чинь тэр үеийн Лестер чинь 75 оноотой төрүүлж байгаа. Түнгүүт энэ манай Ливерпулийн эд чинь те 98 оноотой 2-т ингээ 97 оноотой 2-т тэгэл Нуглаад. тэгэхээр тэр үед чинь ер нь лиг бас хит төрсөлтөнтэй байсан юм уу яасан Багуудын дунтай л байсан тий. Гэтэ миний хамгийн хайртай тоглож Рүүни байхгүй. Ингээл дуусгачихсан. Нэг асуулт асууч заяа. Гурлангаас асууч. Спортод амьдралаа холбож байсан хамгийн их нөлөөлсөн хүн эсвэл тэр үйл явдал юу вэ? Хөлбөмбөгтэй. Улсын шалтгаан. Тий, ер нь бол. За энийг хамгийн хөгшнөөс нь бэлгүүн ахаас. Энэ дотороо хамгийн төгсгөөс. Юу яачихгүй хичээлдээ явахгүй бол заарч байгаа нэг тасалчихгүй. Тэгээ хийцгүрж явж байгаад нэг зураг тасаасан чинь ТV9 дээр баялж явах харин ойрлж идэв. Аваргуудын лигийн тоглолт чи үрдээс нилээ хойш тий. Тэгэл барьж аваад үзэл тэгэл ийшээ тийшээ бисээ орохоор YouTube дээр хөлбөмбөг хайж үзэл тэгэл FIFA 7 7-оос эхэл тоглосон юм байна. Тэгэл тоглол. FIFA тоглохоор чинь тэгээ тоглогч нүдэлчихэж байгаа юм. Тэгэл менежерийн тоглохоор нь өөрхөн бацаануудын нүдэлчихэж байгаа юм. Тэгэл ерөөхдөө тэгэл танилцчихж байгаа юм л. Тэгжил чинь шууд амжуултууд яваал. C1 ч аваргуудын лиг гаргаал, Премьер боловсролч нь Премьер лиг гаргаал. Тэрний өмнө чинь бас нөгөө Германы Бундслиг гэхдээ их үздэг байсан. Ерөөсөө анханасаа тэгэл миний анхны үзсэн тоглолт өөрөө тэгэл Милан юу хоёрын тоглолт байсан юм чи Манчестер хоёрын. Тэгэл яг хоногшчихгүй. Тийм тэгэл Милано Манчестер гэж байгаа тэгэл Манчестерийн сонголт үздэг болсон. За сайхан. Тэр ТV-сийн тоглолт дандаа 3-аас гардаг гэсэн. Тийм тий. Үрдээс хойш. 2004 оны Европын аваргыг бас тэгж гаргаж ирсэн. Бид нэр аягүй сайн. Яг тийм Шүн хуулаад өглөө гаргаж байгаа шүү дээ. тэгээд
Синхронтой. 2004 оны тэр яг 2 удаа грек мөрөгдөг гэд тэр тоглолтыг одоо би нүдэрээ санддаг зүгээр чихээрээ санддаг байхгүй яг сонсч ирсэн л санддаг байхгүй. Тэг яг тоглолт дуусгаж яхад орж ирээ мөргөө тойжсэн яг тэр. Тэгэхээр яг ТV-с бол ер нь Монголд олон хүмүүсийг яг хөл бөмбөгтэй бол холбож ирсэн. Миний хувьд тэгэхээр зөв манайх спорт үздэг байж таараад 2002 оны дэлхийн аваргыг зүгээр зургатаар үзэж яхад нь Роналдо гэдэг нэрийг цээжилж ирсэн. Тэр нь мэдээж Криштиану Роналдо биш. Юус Назарио Роналдо байсан. Тэгээд Эрдэнэтэд очиж байж хахад Эрдэнэтийн кабелийн телевизээр Реал Мадрид ТV гэдэг зөвхөн Реалын тоглолт гардаг. Химэр кабелийн телевизээр үү? Химэр сансар гэдэг Химэрлаа гэдэг хоёр Гөгшин кабелийн. Тэгээд зөвхөн Реалын тоглолт гардаг. Тэгсэн чинь ганц мэддэг нэр нь гараад ирэхгүй. Тэгэл тэгсэн чинь 2004 оныг нөө чихээрээ сонсч ирсэн юм чинь Фигоноос тэнд байгаа даа тий. Ер нь бол яг хүүхэд бол тухайн үедээ од байгаа төрүүлдэг олныг танил тэр багийг л дэмжиж эхэлдэг. Тэр утгаараа би Реалыг бол дэмжсэн. Тухайн үед Галактикос 2 гэдэг төсөл биш Галактикос 1 гэдэг төсөл нь тэнд явж исэн. Тэнд ч одоо Роналдо, Фиго, Бекхэм, Зидан ч гэдэг юм уу бүгдээрээ байсан. Тэгээ тэр утгаараа бол шууд Реалыг бол эрүүл төцөг ингээд анхны ч мэддэг нэрнүүдээс анхны ч сонссон нэр байсан. Тэгээ тэр утгаараа бол шууд Реал Мадридыг дэмжиж эхэлж ирсэн. Тэгээд яг амар яг ингээд хөл бөмбөг ингээд шаардлагач ирсэн үегээд тэгвэл яг найзанд үзчихсэн. Тэр одоо ямар ч телевизэн хулгайгаар гаргаж ирсэн. Манай Реал нэг баа Нидерландуудтай. Гүти мүти гэлэн. Гүти ч Испани. Вандер Варт гэж байсан. Робен гэж байсан. Шнайдер гэж байсан. Класын Хунтелар гэж байсан. Хунтлаар ч нөгөө Шалкед байснаар хүмүүс их мэдчихэ. Тэгээд Барсад нэг 6-2-оор хожигддаг байхгүй. Яг шин шууд үдчихсэн чинь. Тэр тоглолт амар тоглолт байсан. Тэгээд тэр чинь яг нөгөө Барсагийн сэргэн баталт ихний үе болж таарал тэр үлрэлтээ шууд 600 аваад тэнгуут чинь Реал бүгдийн зараад томчуулаад удаад тэгээд Реалын одоо 2 дахь шинэ үе эхэлж байгаа. Одоо 2 дахь шинэ үе гэдэг нь зүгээр 20 дугаар зуунаас хойш шинэ багийн сэргэн босгол пресс ерөнхийлөгч дахиж сонгогдоод тэгэж эхэлж ирсэн. Тэгээд бас Кака, Роналдо, Бензема, Арблаво гэл Игуайн байж байгаа шүү дээ. Игуайн ч байсан. Тэгээд тэр чинь ирээд эхний Эл Классико дахиад шинэ усад 5-0-оор өдөг. Биш нэ хажигдл гэсэн чинь яг тэгээд за яг Эл Классикод одогчлоо тий 5-0 тий. Тэгсэн чинь Аврал лигийн шүгэ 16 болоод Лионтойгоо тараад тэгсэн чинь манайхнаас чинь хэн нөлөө Реалын тоглогч Авралын лиг төрүүлэл хэдэн төгрөг авах юм гэж багийнхаа удирдлагуудаас асууж байгаа. Тэгээд 16-даа Лионтой жижигсэн. Тэгтээ Лион ч юу яасан бэл ч тий. Нуглаан дээр Реалыг хамгийн хожсон баг өчөлөө тухайн үед үзэж байгаа. Яг 2 дараалж бол хожиж ирсэн. Тэгээд Арсенал ч бас нэг 2. Нуглаан дээр нэг ер нь бол тэр үед чинь нэг 6 жил өглөө. Тэгтээ Лион ч өөрөө бас хоосонгүй гоё л баг байсан тий. Яг хөө тэгэл тэр чинь Бенземагаа алдсан баг шүү. Уг нь бол манад. Тэгэд үлдсэн нугасаа нөгөө Жуниньо л байгаа шүү дээ. Жуниньо нэг хийдэ. Тэгээ манай хожигдчихсэн. Тэгэд яг хөө би яг Реалын хожсон гэхээс илүү хожигдчихсэн тоглолтууд аягүй сайн санагдав. Метро манай метро ч хөл бөмбөгийн баггүй. 2000 би одоо баггүй одоо зөндөө сая Арсенал хожгод Арсеналыг дэмжинэ гэж. Харин тэрний өмнөх тэр Ливерпулийг хожгод Ливерпулийг тэгээд Дембелегийн хайлайтыг үзэл би тэгчихснээр Реал найзсан чи би Реалын юм байна гээл. Миний хичээрээс юу штэ. Анх яг яасан тэгэл нөгөө дэлхийн авраг юу манай хийж үздэг байсан. Тэгэл харж байгаа л хүүхэд байхад нөгөөсө зах махаар байдаг өмсгөлч яг нөгөө Роналдо Мессигийн дэлхийн аврагын өмсгөл. Тэгэл тэрийг харж байгаа л Роналдо ч яг хин юм бол Месси нэг хин юм бэ гэл яг нэг мэдээлэл зөө хичээл тэр интернетээр гинт хайж үзэл.
Тэг чинь баг 4-р ангиас Та нарын үеийн мэдээлэл зүйчилж интернеттэй байсан юм тий. тий нөө яаханых юмар хайжсэн блүү тийг санагдах. Тэгэл Роналдо гэсэн нэг бүрзгэрээ нэг анх нэг урт үстэй нь гарч ирэхээр тэр нь Роналдо юм байна гэдэг ойлгоцсон байсан чинь зурагтаар харсан нэг л өөр хүн байна. Өөр нэг амар цээж вэ шүү дээ. Нэг өндөр нэг сарайлаг нөхрийг л Роналдо гэдэг энэ одоо юу юм бэ? Нэр давхцд юм уу? Яад юм бол гэд. Тэгээ нэг овоо нэг 7 дугаар ангид орж энэ хоёр чинь шал өөр хүн гэдгийг нь ойлгоод. Тэгээ Миланч зөв миний нөгөө нэг түрүүний соохогийн хожигдлыг ярьсан чинь угаасаа миний анхны үзэн тоглолч угаасаа манай хожигдл байсан юм л шүү дээ. Нөгөө Какагийн бузралдаг тоглолтыг чи би анх үзчихсэн юм. Тэгэл Роналдо Месси хоёрыг дагаж үзсээр байгаа л. Миний үеийн бүх хүмүүс бас Кака гэдэг байсан шүү бас. Царайлаг шүү. Юм дэдээ юм царайгаар хүмүүс Кака л гэдэг байсан. Яг ер нь бол реалт ч тэр үчин Кака амир байсан. Тэ. Гэхдээ Какагийн ойргол үе бол мэдээж Миланы үе л. Тэгэл танаад очиж шүү. Роналдо гэдэг нэртэй хүмүүс гэдэг бол одоо Рональдын нэг чинь жинхэнэ нэр нь Роналдо шүү дээ. Одоо манайхаар жижиг л гэсэн үг шүү дээ. Жижиг Роналдо гэсэн. Жижиг Роналдо. Тэгж туулаа шүттэй Роналдо. Нөгөөдх нь болохоор тархар Роналдо. Бүдүүр Роналдо. Манайх гой хачаагаад мохор. Яг тэгэл өстө нэг дүрс үсэг гэдэг шиг л хэлж байгаа юм тийм үст. Бүдүүр Роналдо. Туулаа шүттэй. Холоос хараад бусдаасаа бүдүү харагч байгаа л бүдүүр Роналдо гэл тий. Ер нь бол монголчууд ихэнх нь тэгээ тоглож дэмжиж байгаа л дараа чаас нь баг дэмжиж эхэлээ. Тэрний адилуурл ихэнх нь тэгсэн баг. Түүнээс одоо төрхөөсөө үнэхээр одоо Ливерпул төрсэн монгол хүн байсан. Үгүйсэхгүй байхыг одоо. Миний тэр тоглолт нар балж ах ширээсөө битүү Манчестер гэрээ битүү Миланыг яриад би чи бүр ингээ бүр тархиа ухуулаад гарч ирж байгаа юм шиг. Тэгэл өстэй. Бүүн хайх нэртэй болол гарч ирж байгаа юм чи. Тэгээд бас тухайн үед миний санаж байгаагаар юу спортын мэдээ аягүй сайн байсан. Тэ олон мэдээ. Бас нөгөө утасны хэрэглээ их бага байсан болохоор их зурагт үздэг байсан. Тэгээд 7 цагт яг C1 телевизийн спортын мэдээ хамгийн гоё мэдээ гардаг. Гэтэ 30 минут гардаг. Миний яг амар дуртай байсан нэвтрүүлэг бол NTV гэх байсан. Орой 10 цагаас гардаг. Бүтэн 1 цагийнх. Тэгээд тэр утгаараа яг бүх спортын аягүй тийм мэдээлэл аягүй цуглуулдаг байсан. Тэгээд угаасаа ч айлын ганц байсан. Тэгээд зурагт надаас үргэлжлдэг юм байхгүй. Тэгээд тэр утгаараа ер нь спортын мэдээнүүд тэр үеийн тэр зүйл бол маш сайн. Тэр одоо айлын ганцаар ирэхгүй байсан. Мати C1-ээр чи нэг формула 1 хөл бөмбөг нэг точны гарна тий. Тэгтээ айгу гоё. Тур де Франц гардаг байсан. C1 ч нэг захирал. Амраач амар гоё. Америк захирал бол ер нь тэгж нэг шинжилт хийсэн юм шүү дээ ер нь. Бод тэр подкаст хүмүүс ярих сонсохоор тэгж л ойлгосон шүү дээ. Америк захирал наах тэр нэлээд телевизийг медиа салбарт бол нэлээд хөрөнгө хайсан, мөнгө чайсан. Гэхдээ би C1-ийн нэг юм да. Би C1-д амар дургүй байдаг гэсэн. Студ яагаад гэсэн чинь 10 билүү 11 дээр ангид байхад таирын нэрэмжт асуулт хариултын мессеж тэмцэн болоод тийм шүү дээ. Би тэндээс Эрдэнтээс шалгараад хотод студид анхаа тэмцэн болох хэрэгтэй байсан. Тийш нэг 30 оролцогч байлаа да. Тэгээд уцаар яриад за ингээ хүрээд ирээрээ гэд. Би Эрдэнтээс хүрээд ирж байгаа шүү дээ. Тэгсэн харин яг ирсний дараа студид гандан гинтэн хит нэг гэдэг өөр шүү дээ. Тэр нэг хитэнтэй гисэр сумын урд. Нэг студид нэг бөөрхий дээвэрт студид оруулснаа. Согтруулгундаа нэг болохоор 21-ээс доош насныхны н оруулахгүй юм байна. Та нар хайр их шиг. Тэгснэ нэг тайгер гэсэн нэг бөмбөг нэг цүнхөөхтэй хайр их шиг. Ууг нь бэлдээд үрээ. Тэр үедээ яг уцаар нэг амар их тийм асуултын тэмцээн болдог ус тий. Тэгээ яг би тэрэнд яг тэнд хамгийн анх болоо орж ирсэн. Тэгсэн чинь харин тэрний дараа жилээс яг тухайн үед зохион байгуулагч нар тэрийг мэдээгүй. Тэгээд яг бодиттой өрөөд ирэнгүүт болохгүй байсан байна уушлаараа гэд. Тэр бол яг хотод байсан бол надад хамаагүй. Тий. Эрдэнтээс ирж оролцож явахад тэгж хэлжсэн надад айгүй юм уу. C1-ийн маркетинг алба уучлалгаараа доор хүмжил бүгээд байгаа хамгийн амттай байсан. Цээжиндээ нот. Уух юм монтог ирсэн. Яг богондоо суугаад би шаана гэж ирсэн өөдөөс маш нутгийнхандаа хэлж байгаа л. Азаргалнаа Макс нэрээ. Ам дөрөн сал авч гисэн. Тэр чинь нэг уцаар ингэж асуултанд ордог нэг баах юм. Хадаа асуултанд орж исэн юм уу? Орж исэн. Тэгсэн чинь харин уцсны сарын мөнгө эмээгийн тэтүрийг даваа наач. Өө. Тэгэл заа боли. Тэгэл миний холихон. Би солиорхоо байл. Нэг бугуун цаг юу ч л гач юм хожаал тэгэл. Тэгэл айт гэсэн. Бөмбөг л их өгдөг гэсэн шүү дээ.
бөмбөг үг нэг усны сав үг гэдэг. Би ингэ барьчихё. Тэгээд ер нь бол яг C1 бол Монголын тэр хөл бөмбөгийн фэнүүдийг бол айгүй нэмсэн. Тий. Спортын тэр ойлголтуудыг ялангуяа тэр Tour de France-ыг бас шууд дамжуулж явсан 100 байдаг. Тэгээд 100 угаасаа бас хийх юм баг. Зургтуудад Тий. шал ойлгохгүй дугуун тэмцээн үзээд эхлэнгүүт тэр чинь спринтийн оноо тустай байд юм байна. Нэгдмэл онооныхын шарт цамц гол төрүүлтийн шарт цамц нь байд юм байна. Уулын алгын тустай байд юм байна. Инээтрээгээд ерөнхийдөө яг спорт болгоныг аягүй тэгэл нэг тактик мактикийн сонсоол тий. Тэгээ тэр утгаараа би бол C1-ийг бол ер нь бас олон хүүхдэд спортыг бол ханиулсан баг. Гой спорт гаргасан. Одоо чи Формула 1 ч гэсэн байж шүү дээ. Формула 1-ийг чинь эхлээд 5 дахьт нь замаа try хийж нэг зүгээр ингээд машинууд уралдсан юм байна. Хагасанд хамгийн хурдан тэр замыг дуусгаснараа нэгээс 20 дугаар байраа эзлээд бүтэн сайндаа уралдсан байна гэдгийг бол тухайн үед бол би 10 жилийн хүүхэд мэддгүй л байсан юм чи. Тэгэл C1 дээр тахад бид нарт нэг юм машинууд явж л байдаг гэсэн баг хүн ярихгүй тий. Үе үехээ нэг юм ярьчил. Тэгээд яг тэр хагасааныхын уралдааны Live шиг л ингээд мэддэг болоод эхэлж байгаа юм чи. Тэгээд бид нар чинь ингээд яг нөө уралдаан яг бүтэн үдээд эхэлхээр чи ер нь бол нэг 46-аас 57 тойрог тий. Нэг тойрог нэг минутаас 2 минутын хооронд ингээд хэлбэлцэж байгаа ч гэдэм үү. Тэгэхээр тийм юм үзэх бол ер нь жоохон гонигтай шүү дээ. Тэгэхээр яг тэрийг яг тайлбарлагч яг ингээд ойлгуулад ингээд намайг барьдаг байсан. Би ч өөрөө спорт жоохон дуртай байсан гэдэг утгаараа бол би бол тэр Формула 1-ийг шууд дамжуулж явахд бол дуртай байсан. Тэрийг тайлбарлаж ирсэн. Энэ очиж үзэж байгаа хүмүүс чинь эхний 10 тойрог сүүлийн 10-ыг л яг үздэг юм шүү дээ суугаад. Эхний 10 явал ерөнхийн анзаа гарчихсан шүү дээ. Тэгэхээр тэгэл босоод заах юм уу идэж уугаал тэр яваар тэгэл димит хийж байгаа. За сүүлийн тэтгэх тойрог эхэллээ ихт нөө бүх үздэг юм шиг шаардсан юм шиг. Маа наадам шиг л. Баяжгаар очиж үзчихээд байгаа. Одоо бол надад бол тэрийг үзэх шоом сонсоход та нэг баяцсан хүмүүс баяжгаа ихсээр тасалбар нь хийдий. Арчил мэдгүй тасалбар нь бол мэдгүй. Гэхдээ ер нь бол хотууд нь бас үнэтэй газар болдог л та тий. Өртөг өндөртэй хотуудад болдог шүү дээ. Гайгүй л юм биш. 100-аас $200 л гэж. Маргааш авчихсан. Юу юм байна вэ? Тэгээ дундаж суудсан 350-аас 1000 ах нь плетийн авчиж чи онгоцны хийцээ. VIP-ийн 3000. Юу плетийн хямдхан ч гэсэн очих олсоод нь хэцүү. Би плетийн авчиж чи онгоцны хийцээ зохицуулж байгаа. яг хөө тэгээд эний чинь нэг яг бүтэн сонирхож үздэг хүмүүс очиж үзэх хэрэгтэй. Тэгээд болж өгвөл юу яа. Машиныг бас нэг үзэх тий. Тэрийг би хармаар л очих юу. Тэр ойлголтоор л ихээс биш. Яг үндэ тэр чинь зүүн гэж байхгүй л. Тийш. Химээ гараад тойруулъя. Тийш дээ нөө юу яадаг шүү дээ. Авраас гэдэг юм лээ очиод. Тэр нэг стчанд нөгөө хөл бөмбөгийн стчанд тоглолт үзсэн ах яриад гэстэй тий. Би нэг үүргэлээд байжсэн нэг пи залгичаад харсан гол орсон байсан. Тэгээд давталт нь гарах юм ба гэсэн гараагүй гэдэг. Тэрэндээ яг одоо сакс үзчихсэн эхлэн үг юм. Та микрофон өгч шүү дээ. Наа чи ингэ микрофонгүй л яриад. Яах вэ? Одоо мен ч басахгүй гэсэн. Энэ үндэсний бүх стадионд үзэх. Яг би улсын наадам үзээгүй ч гэсэн яг нөө Эрдэнэтийн 50 сая их сүртэй болсон. Тэгээ тэрнгээр ингээд цэнгэлтгэд бүх үзэж хагаад бүхэн хажуудаа Лук ТV-г оруулсан сууж байгаа юм чинь. Тэгэл тэр цаана нэг бүх давлаа нэг бүх унлаа яаж давсныг бүгдээ уцнаасаа харна үгүй бол тэр арчлага том дэлгэцээс наа гэхдээ тэнд байгаа мэдрэмж тэнд яг хүмүүсийн орилж байгаа тэрийг дагж байгаа. Тэгээ бас үндэсний бүхий чинь нөгөө ингээд нөгөө хишиг тараадаг нэг юм баг шүү дээ нөгөө борц. Тэр ч гэдэм үү бас тэ энэ нөгөө уламжлал гэдэг утгаараа яг стадионд үзнэ гэдэг бол тэнд бас өөр юм байгаа даа. Тэгэхээр яг тэрнтэй л адилхан байна. Үгүй одоо энээсээ ургаад тааш үндэсний бүх одоо их соёл юм уу эсвэл одоо бүр мэрэгжлийн спорт болох хэвээр юм яах хэвээр. Мэргэжлийн соёл шүү. Одоо үндэсний зүгээр тийм өв дамжаа юм уу эсвэл одоо үнэхээр яг спорт боллоод яах хэвээр. Миний бүх тэр жижиг сүхбатаар дуусын соохол ярих. Үгүй би ч гэсэн бүх мэдхгүй шүү дээ. Зөвхөн үндэсний юу улсын наадмын дээд давааг л үзэн. Гэхдээ одоо хуучтай тэгэл юу яах хэрэгтэй өстэй. Хувьсаад яг соёлоо тээж явах нь явна. Яг бас зарим зүйлүүд байна. Одоо илүү мэрэгжлийн болоод өрсөлдөөн сайжирч байгаа гэдэг утга нэг байна. Нөгөө талаараа бас энэ нутаг усны нэг шагнал усны нэг хэмжээлшгүй юм орж ирээд жоох утгагүй болгоод байгаа ч юм бас байгаа. Нөгөө талаараа бид нар хуучны аваргуудаа харуул те одоо
Мөнхбат авраг хорлогийн баян мөнх аврагч гэдэг юм уу те. Эдгээр чинь өөрсдөө олимп дэлхийн аврууд ингээд дээшээ үздэг те. Том бөхчүүд одоо монголчуудын нөө шижээр тайлбарлагч хэлдэг дэлхийн бөхчүүд гэдэг юм уу те. Тэгэхээр Батэрдэн аврагч гэсэн саан бүхний дэлхийн аврагчтай. Тэгэхээр тэр утгаараа тэр бөхчүүд чинь байнгын бэлтгэлэл байдаг байсан бохоггүй. А тэгээд байнгын бэлтгэлгүй байсан бөхчүүд нь одоо юу гэдэг те жолооч хийж байгаад ирээ барилдаад нэг начин болдог нэг тиймэрхүү яриануд байдаг шүү дээ. Тэгэхээр яг мэрэгжлийн тамирчин хүн л бас яг үүндээ энд авраг болоод тийш үзнэ. А тэнгүүт одоо бол их спорт одоо жуудо сам чөлөөтөд барилдаад хажуугаар нь үндэсний бүх барилдаг биш яг үндэсний бөхөө мэрэгжлийн болгоод хөөдөг цаг болцсон байхгүй. Тэгэхээр ер нь бол мэрэгжлийн спорт мөн үү мөн одоо юу шиг сумо шиг гэсэн үг байхгүй. Сумо Японы мэрэгжлийн спорт мөн үү мөн өв соёл мөн үү мөн тэгэл болоо. Тэгээ төрөний нэг аавра гэдэг дээр бас нэг ямиг хажуунаас нь үзэх бас өөр. Би нэг морзер мэддэг. Аав тэгтэн морь үйдэглээс. Сая сад тарьсан тий. Тэгээ сайн нэг ерөөсөө би тэгээ морь дагаж яаж үзээгүй. Тэгээ бүр жоохон дөө үдчихлээс юм бэл. Тэгээ сайн нэг ургийн баяраа шүү дээ. Жоохон л нэг юм үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хажуунаас нь үзэх болс. Яа л өөр аим гоё мэдрэг төрд юм бэл. Би чинь бүр саатай нүдээс нөлөөс гайж. Цөмрөөш. Нэрээ хажуунаас ингэж үзэх чинь бүр нэрээ аим гоё юм бэлээ. Юу гоё. Том насны морьд бол би нэх үзэж байгаагүй. Дааг үзэхгүй. Яг дааг ингээ орж ирээд ялангуяа даагыг бол ер нь бол их хүмүүс баг дуусгад юм дөө. Гэтэл нэг нэг өрөвдөө гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд. Яг нөгөө нэг барианд орохын өмнө нөгөө дааг магад мордуучин нэг цуцаад камердаа л да. Алхаж малхаад унах гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдрэмж тэр мэрийг харахад жоохон эвгүүн цаашаа жоохон өрөвдмөр л тий. Яг нөгөө уралдчих үеийг харахаар сэтгэл хөдлөлт юм байл. Тэгсэн тэр даагч угаасаа гарч унахтаа зарим нь хүртэл мөөмөө өгж байгаа л тэгээ гардаг өстэй угаасаа. Яг энэ формула мэрэгжлийн хөлбөмбөг спорт босгоод хажуунаас нь үзэх гоё лээдэг. Яг ер нь бол ямар ч юм ямцсан шүү дээ. Юу ч үзээгүй өстэй ярьж байгаа. Одоо яг ер нь бол ямар ч юмыг очиж үзэх нь л гоё. Тий. Тэгээд нөгөө дуртай болохгүй юу? Гэхдээ дуртай юм очиж үзэх бүр л гоё явах л та. Англи руу очиж хөлбөмбөг үзэх гэж. Шинэ дотор яг тийм стадионоос юм үзсэн байна. 800,000 төгрөг орчим юм байл шүү. Стадионд орж яг том тоглолт. Одоо ерөөсөө би одоо тийшээ л явах зориул. Манчестер наадам л Манчестер л очив. би тэр наадам төрүүлж үзээд тэр Батцуур хараад авах тэр гадуур ойрлож байгаа бас нүрх гэлээс юу гайхаа шаачдаг. Юу болчихоо гэл. Бүгд бүр ойрлоо. Хөлбөмбөг адилхан шүү дээ. Би одоо Манчестер очиад үзээ Магуэрийн дууг хамтуулаад. Таныг Манчестер тэгээ сад маш. Таныг Манчестер үзэгч Магуэрч зодогрох баха. Тэр сад маш тий ёо. Гоё штэ. Студент үзсэн тоглолтыг бол зүгээр шигшээгийн хоёр тоглолт. Гоё штэ. Шигшээ гэсэн сая маш саксны шигшээ бүр. Автын зэжсэн юм шүү дээ. Пакистан. Ямар ч нэг станил орно байсан. Мэдхгүй өдөө бас Хүм шалгалт. Мөрөнгийн ихний тоглолт чи хэлээ аль хэлээ. Тэр сошиалор тэр Монголын Чи энэ хоёрт нэг мөрөнг ярьд амар өстэй. Месси цаашаал гэдэг байгаа юм да. Арай ч талбайн төвийн месси өстэй. Би Монголын месси бол анги штэ юу. Билгүүн авах бол баг месси би ч бүр шүтсэн. Яг одоо чинь амар өссөн штэ. тухайн чинь мөрөн одоо Пушкаш руу явцсан тий. Пушкашаар л явж байгаа. Тэгээд одоо Пушкашийн ихнийх өстэй тий одоо явж байгаа нөхдүүд. Тэрний хамгийн том одоо үлдсэн тамирчин бол Ганбаяр шүү дээ. Тий. Пушкашаар дамжаад явж байгаа. Одоо Унгарын лигийн сая нэгдүгээр лигт тоглож байгаа бууцсан уу яав? Юу болч тэрийн Сэлбэр явж байгаад очиж байгаа шүү дээ. Тэгээд тэр утгаараа яг тэр хүмүүс чинь яг түрүүний миний нөгөө хэлжсэн шиг үндэсний бүхний тамирчид бүтэн цагийн мэрэгжлийн тамирчин болцсон. Яг тэрнтэй адилхан мөрөн яг бүтэн цагийн л мэрэгжлийн тамирчин ирж ирсэн байхгүй. Тухайд Монголын тамирчид тийм төвшөнд хүрч амжаагүй байсан. Амжаагүй. Тэгэхээр тэр хүн чинь тэндээсээ ялгардаг байсан. Амар тгүүч. Тэгээд би одоо юу гэдэг тухайн үеийн одоо яг төв дээр гэвэл эрчмийн төмөжин байсан. Тэр хүн чинь яг ингээд эрчим яг төрүүлж яхад төв дээрээ үнэхээр сайн байсан ч гэсэн мөрөн гараад ирэхэд мөрөн арай илүү нөгөө техник смут гэхэр чи юу нэг тийм Хэмтгэ яамшлээс нэг л гоё байдаг. Тэр одоо тэр араас бөмбөг өгөхөд яа тэр эргэж. Тэгэхээр ч одоо би ч яаж хөтөлсөн. Одоо тэр ёо ямар аавар юм бэ л. Найтг нь. Хайрт чимчгэн. Гүй. Та нар тухайн үед лиг үздэг байхад
манай лиг зах руугаа цөлөөд төв рүүгээ кросс аяад азад орвол гол хийнэ гэж байгаа юм шиг айгүй хэцүү тоглолт байсан аахгүй. Одоо ч Facebook имийг харсан. Гэтэ тэрийг айгүй сайн гэж тухайн үед боддог л байсан л та. Тэр ер нь цөлдгөөг уралдуулцдаг л байсан юм. Уралдахгүй шүү дээ. Зүгээр цөлөөл хандуулаад цэвэрлэл хайж байгаа юм л та. Манайхан хоорондоо уралдвал нэг нэгэ гүйцэх болохоос Тий. бусад хүмүүстэй уралдаад гүйцдэг юм байсан. Тэгтээ үнэлээ. Гоё хэлсэн. Тэгэхээр манай лиг хагас мэржлийн одоо хүртэл хിവэрэ байгаа. Тухайн үед ч тийм байсан. Зүгээр л мөрөнд тим лигийг тим шигшээ багт ирсэн анхны баг мэрэгжлийн байсан тоглогч болохоор үнэхээр бусдаас сондгооч харагддаг байсан. Үнэхээр ялгарсан биз дээ, тий. Төрцөн байсан шүү. Өчтөн хүмүүс гэж яддаг өстэй. Төрцөн юм шүү. Үгүй. Одоо Монголдоо мисэл юм шүү дээ. Бас төрөхөр одоо сайшиж юм. Ямар ч үлээсэн тэгээ багаас нь тоглуулчихж байгаа юм шүү дээ. Шаал өөр тий дан амар. Авиас чи хүн хөгжүүлэх байхгүй юу? Тэгэхээр тэр хүний авьяастай байсан байж таараа тэгээд Пушкаш руу хүүхэд байхдаа явсан байж таараа тэгээд тэндээ хөгжсөн байж таараа. Тэрнээс биш яг зүгээр нэг хулгайч амар авьяастай болж гарч ирчихэл байна гэж байхгүй л дээ. Тэгэхээр мөрөн бол үнэхээр авьяастай ч байсан хөдөлмөрсөн яг уу тодорхой бас сахилга бат юу байгаа тэгээд яг бүтэн мэрэгжлийн тамирчин бол болж амжаагүй л. Ямар ч лээс тэр бөмбөг тогтоолт бол ёо зүгээр тухайн үед шал минийхийг харуулахаар баха. Өө нэрэ тэр талбайн төвд бөмбөг тогтоолт бүр амар тгүү. Би ч бөмбөгөө авахт нь л за дуусна тасарсан. Анх инхээ од нэг ирэхэд нэг тийм байсан. Сүүрийг л шигшээ багыг үзэх баг маа нөгөө хэд инхээ од бүр нэг тойлж харагдахгүй байгаа юм шиг надад зүгээр санагдсан байхгүй саксны. Энэ юу шүү? Юу инхээ одоо юу гэж асууч. Хамгийн анх нэг Монголд одоо Америк бол ирэл нэг тоглосон шүү дээ нэг бэлтгэл. Бүр нэг тэгэхэд бүр юу жаринаач байхгүй байхад нэг тэг ордонд. Тэгэхэд инхээ очмор тасарсан байсан шүү дээ. Нөгөө хитээсээ. Яг тэр үеийг харахад одоо сая ингээ шигшээ багийн тоглоомыг харахад ингээ нөгөө хэд маань ч гэсэн ингээ бүр ингээ суугсаа хөгжлөн бас ингээ явцсан юм шиг санагдсан байна. Яг нь ер нь бол тийм хөгжиж байгаа. Яг тэгэхээр яг бас адилхан мэрэглэн болоод эхэлж байгаа хөө тэр хүмүүс чинь яаж ч бичлээс намгаалах пол унд зүүч бүх юм ингээд цаанаас нь бэлдэж өгдөг болцоод байгаа болохоор тэр чинь бас өөрчлөгдөж байгаа. Одоо инхээ од ингэж нэг ярьж штэ. Жилийн өмнө лөө 2 жилийн өмнө лөө маргад дүлгэн 2 шигшээ огт орж ирээд гуантаа доголгоод тэр хоёр тасархай байсан. Нэр ингэсэн шүү. Үгүй ялгарч ирсэн. Тэгэхээр асуулт чи юу лээ? Үгүй одоо нөгөө асуулт чи ерөөсөө ойлгосон гээ. Монгол хүмүүс сагсчид адилхан мэрэгжлийн болоод инхээ од бид нар шиг гадаад байгаа хүмүүс одоо ингээд нэг ялгархгүй байна болох. гэдэг утгаар би яриад байгаа. Гэхдээ байсан ч гэсэн. Инхээ од Японы эсрэг 33 он авсан байхгүй. Харин тийм л дээ яг. Энэ ялгарл мөн үү гэвэл мөн байхгүй. Яа гэхдээ гэхдээ энэ хүн тэрэн дээр нь тэгвэл байна шээ. Чамд тийг санагтаагүй ер нь юу. Инхээ одоо яг Тэр үедээ эрэхтэй бол бас тэгээд нэг амар санагдаагүй шүү дээ. Тэгэл яг зүгээр нөгөө нэг байдаг л Америк сургуулийн хүүхдүүд чи тэгэл пас масаа зүгээр ийш хайж байж өгөөл тэр нь хитрхи амар ихтсэн юм шиг. Надад бол тийм л өдөр төржсэн. Хитрхи нөгөө нэг амар их ингээ юм. Ер нь бол анх эпст эрэхтэй бол онцгороо үгүй. Тийм тэгж санагдчихсэн. Тэгээ яг сүүлд одоо энэ Японы эсрэг мэсэг одоо ингээ лиг юундаа ороод тоглохдоо айгу гоё харахад бол гоё л ш. Тэрнээс бол тийм аль алинд ажилладаг болсон даа. Тийм туршлага ер нь тэгээ туршлага одоо чинь юу ш зүгээр л яг Монголын лиг дээр байгаа хоёр одоо явчихж байгаа хоёр тамирчин ба шүү дээ. Барсуул Азаа гэдэг Азаа 2 гэдэг хоёр тамирчин. Анхны жилдээ туршлага суугаагүй байхдаа хүлүүд байгаагүй л واخгүй юу. Нэг жил туршлага суусан угаасаа ч туршлагатай ахмад тоглогч нартай тий. Тэгээд сайн легоноор аваад ирсэн. Тэгээд тэр хоёр хөхөд туршлагажаад эхлээд өнгөрсөн жил харууллаа шүү дээ. Одоо Монголын номер 1 холбогч бол одоо Барсаа л гэж. Одоо бол тийм л байлгүй. Тийм шүү дээ. Ер нь номер 1 холбогч гэвэл одоо орол явна шүү дээ. Гэтэ яг юу нэг шигшээ Монголд тоглох шигшээ холбогч гэсэн инхээ од өстэй яг инхээ од тоглол уугна энтер яагаад холбогчоор гараад. Инхээ од ч мөр 3 4 4. Сая одоо саяны нэг Монголын юу байдаг шүү дээ. Шигшээ өргөцгсөн бүрэлдэхүүн. Тий. Тэн дээр хэлэх юм байна. Ер нь ямар хөө санагдсан бэ? Үзэхэд би одоо эхний тоглолтын дээр бол хожино гэж одоогүй үзсэн болохоор ч тэр өстэй гоё санагдсан шүү дээ. Дараагийнх дээр ер нь бол 15 оноогоор ер нь яатсан илүү явж байгаа л тэгэл бас л надад тэгж л санагдаад байгаа юм да.
Тэгэл 15 оноогоор яг илүү гараад тэгэл нөгөө нэг инхи од мөхөө очны блок хийхээр л гээл эхлээ шаач тий. Яг юу Тэгэл бариулаад 4-р үед бараг 1 л 3 оноо 3-аас 1 бас 3-аас 1 л одоо оруулах. Тэгэл бариулсан. тэр хоёр тоглолт авах болоход бас би аранга дэвжил. Юу явуулсан. Яалч гэдэг нөгөө залуу тоглогч нар болоход тэгээд туршлага бас тэгээд жоох юм бол тоглолтын эхний тоглолтын үр дүн бол мэдээж инхи одын гоцгоор бол байгаа. Тийм үү? Хоёр дахь тоглолтыг би 4-р үеийн яг үтсэн. Тэгээд 4-р үе дээр бол илүү орж ирж байгаа шүү дээ. Тэгээд ер нь 4 оноо дээр тасарчж байгаа. зүү бараг л эхэлсэн. Тийм ер нь бол тэнцүү шахав 3-аас сүүлээр ер нь Тийм. тэгээд тэнгүүт чи ингээд 4 дээр баларч байгаа байхгүй. Тэнгүүт хин бас юу вэ? Манай тамирчид яг баригдаад ирэхлээр ер нь бол жоохон паникт ордог. Тэр нь юунаас лиг дээр их анзаардаг шүү дээ. Лиг дээр яг паникт ороход легондор нь явдаг те. Манайхаа өөрсдөө бас яг тэр зүйл нь жоохон сул. Өмнө нь бол юу гэдэг тунгалгын санчир гэдэг агуу амтан бол яг тэр дарамтыг тэг аваа явдаг байсан бол яг одоо манай шигшигийн залуучуудаас бол тийм юмыг тээх боломжтой хүмүүс нэрлж болно. Гэхдээ яг шууд тэрийг одоо шууд авч явах хэмжээний залуу байгаа юу гэхээр байхгүй болчиход байгаа байхгүй. ад хин холбогч юм лээ. Барсулт нөгөө нэг юу бас аяа гоё санагдаад тийм сэтгэл зүйч юм уу скол нэг шартай байдал нь тий. Ер нь бол тий. Яг уу үгүй манай холбогч нар ер нь бүгдээр шартай. Одоо Эрдэнэт Майнерсийн Болор Эрдэнэ бас муухай шартай, Барсулт бас муухай шартай. Тэгээд сая тэр нөгөө нэг хин сайн тоглогч ил. Нөгөө нэг Японы лиг тоглодог гэдэг нэг оргил гэдэг нэг төвийн тоглогч маягийн залуу байл. Тэд бас 3-аас бас шийдсэн шүү сая. 3-аас 3 шуу шагаал. Одоо Японы энэ бол амар сэтгэл Японы 2-р лигт тоглож байгаа залуу байгаа. Одоо саяны гарсан хэд одоо манай яг л ирээдүйд ингээд цаашдаа шигшээгээ тоглох хийдээс бас ер нь. Яг уу эднэрийн нэг юм байна. Сургууль байна. Эднэрийн яг 25 хүрэх тэр үед л гэдэг асуудал байгаа болохоос яг одоо бол жоохон юу хэцүү байгаа. Одоо уг нь энийг аваад явах гэд харуул би бол Маргадыг ирээ тоглолцоосоо гэж бол бодож байна. Мэдээж төвийн байрал дээр гэдэг бол саяны тэр Японд болж байгаа оргилч гэдэг юм уу. Тэгэнгүүт чинь дүлгөөн бас байж болно. Азаа тэгэл бас тоглох. Азаа тоглолн дөнгүүт арай залуу арай өөр тамирчин гэдэг дөнгүүт гаард нэгэд нэг сая нэг өргөцсөн бүрэлдэхүүнд ирсэн шүү дээ. Зүг амар би ядаа өндөр уулгач. Тэр бол шүү дээ. Бараг майкасаа төрүүлээд амар тав. Тэгэхээр яг манай яг олон улсад тоглож байгаа хүмүүс маань яг хизээ яг баг болох вэ гэдэг бол дараагийн асуудал болчиход байгаа. Тэгэхээр бид нар яг одоо байгаа дотор байгаа энэ одоо магадгүй миний бодлоор бол хиний Эрдэнэ цогт гэдэг хүн бол зүгээр бол тоглохоор болчлоо. Шигч явагт. Тэрний оронд Эрдэнэ тоглолтын дээр бол гайгүй тоглосон. Эрдэнэ ойсголон бол арай илүү шүүтер одоо шидэгч гэдгээр инх ойсголон солиорч байна. Майнерсийн инх ойсголон бол яг шидэгч гэдгээр бол байх ёстой юм байна. Тийм. Цаач бол зоод шүү. Тий. Нэг гэмэл манай хүн залт муутай. Дриблинг жоохон муутай. Тэр нь жоохон хэцүү. Тэгэхээр яг завжин дээрээ байж байгаа шидэл яг тэрийг найдвартай игээл магадгүй инхиод холбогчтой ирж 3 дээр гарч ирээд арай илүү найруулгатай довтлогч байвал ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ цаашдын бүрэлдэхүүн маань дараагийн тэмцээн дээр яаж бий болох вэ? Тэгээд тэрийг дасгалжуулагч яаж хийх вэ гэдгээс л хамаарах баха. Ирээдүй бол надад бол таалагдчих. Саксны ирээдүй бол гоё байна. Хөл бөмбөгийн ирээдүй бол сакси чинь бүр авч хилцчих бүр наач бол тасарсан. Ямар сайн би бас уржигдэрчлөө пост харсан чи хөл бөмбөг эмгтэй шгшээ багийнхан тоглолт 8-аас эрэхт орооцолцсон чи. Одоо тэд нар баялах хэрэгтэй. Эхлээ эрэгтэйгээ яаж хийж судлаа мөнгө угаах габуу идэгөө хүүхдүүд авах эмгтэй хүүхдээ авч цуглуулаад. Яг юу одоо чинь бид нар ингээд Английн Премьер Лиг ч гэдэг юм уу магуудын мэдээллийг өөрсдөө ингээд хүссэн сайтаас орж уншаа те. Энэ сайтруудаас ингээд мэдээлэл авдаг штэ. Тэр шиг бид нар мэдээлэл авдаггүй яг хөндлөнгийн нүдээр яг дотор нь тогоонд байдаггүй нүдээр хараад өгнөх болж авах хэцүү. Тэр утгаараа зүгээр эхлээ ачаа үздэг болчихвол гэж хэлэх гээд байгаа. Тэг үздэг шүү. Тий. Гэхдээ ер нь сүүлийн үед ер нь бүгд л үздэг болсон юм шүү дээ. Одоо өвөл болохоор
хөл мөрөд юм. Хөл бөмбөг. Энэ нөгөө саксаа холбоо шахс. Сакс л одоо бүр дүүрээ хүмүүс Одоо чинь ингээд Саксыг бол би одоо хайсан. хүмүүс ингээд сакс маш үздэг болохоор ингээд шгшоогийнхаа тоглогч нар яаж мэддэг байхгүй өргөцсөн бүрэлдэхүүнийг мэддэг байхгүй. Тэгэхээр хөл бөмбөг дээр би ч мэдгүй нэрнгээсээ шүү. Тий. Тэгэхээр яг тэнд хэн тоглож ийн, яаж тоглож ийн, тэрэн дээр ингээд төв дээр нь яд шин тоглож ийн гэдгийг өөртөө очиод үзээд тэр нь ямар багт яаж тоглодог юм бэ гэдгийг харчаад бид нар хөл бөмбөгөө илүү тогоонд байгаа хүмүүс нь илүү ярих хэрэгтэй ихний хэлж байна. А бид нар бол үзэгч талаасаа одоо чинь бид нар сагсанд юужи аренууд мөнгө өгчөөд тэндээс юм нэхэж болж байгаатай адилхан бид нар тэнд очиж тикцэг эмэнэс ч юм уу те өмнө нь бол Monpay гэдэг аппликейшнээс авдаг байсан тэр тиктийг очиж аваад дотор нь үзээд Одоо ч үнэгүй байгаа юм тий. одоо сайн битгүй. Үнэгүй байгаа. Тий үнэгүй байгаа. Тэгэхээр тэгэхэд хүн үздэг байхгүй. Тэр яг үнэгүй байхад л үзэхгүй байгаа шүү. Яг өнөөдөр яг хөл бөмбөгийн юуны талбай дээр 15-аас доош насны хүүхдүүдийн тэмцээн болж байгаа шиг байлээ. Тэр нэг лигийн журмаар болж байгаа нэг тийм тэмцээн бол байлээ. Тэгэхээр яг тэрийг ч гэсэн зүгээр яг тэмцээнд орж байгаа хүүхдүүд л ингэж үздэг ч юм уу тийм. Ямар ч байсан яг нөгөө хувь хүүхдүүд бол яг хөл бөмбөгөөр хөл бөмбөгийн юугаад одоо спорт дуртай бол Монголын хөл бөмбөгт бас адилхан дуртай байх хэрэгтэй. Сая дэлхийн аваргаар бол төв зөнгөлдгөөр л дүүрлээ шүү дээ. Хөл бөмбөг үзэх гэж. Гэхдээ нөгөө ялчгүй менежмент байхгүй болохоор хүмүүс ч бас яг үздэг. Ядаг би сакс Монголын сакс мэдэхгүй байгаа мөртөл ингээл бүр ингээл барсаа азаа гэл ингээл. Тэгвэл одоо хөл бөмбөг ингээд дуртай мөртлөө ганц тэгэл мөрөнгөл сонсдог. Одоо би ингээд зүгээр гэрлөө харих замд үнгүү хаалган онгорхоо тэгээ хэдийн өөрхий тоглож л аа. Сүүлд үдсэн миний бичлэг тэгэл нэгийг онцоог нэгдээгэр гიშгэж гараад хөл мөлрүүн заагаал. Тэгтээ бол яг чиний ямар тоглолт үзснэг бол лиглиг бол дуусаад удаж байгаа дахиж энэ жил тоглох болох ёсгүй. Тэгтээ хар хором юу хоёрч байлаа. Тэгтээ бол одоо ингээ хувь хүүхдүүд хөл бөмбөгт дуртай байгаа хичээлэх юм бол боломжтой шүү дээ. Бүр амар сайн боломжтой байгаа шүү дээ. Хүүхдийн юунд бол бүр юу анги олдохгүй байгаа шүү дээ. Дугуулангууд клубүүд дээр очиход бол сул юу байх вэ? Тэгэл миний айд гэсэн хүүхдүүд яг хөл бөмбөгөөрөө хичээллээд яваад гадагшаа дотгошоо яваад бас энэ тэнд хүүхдүүд бол тоглож л байгаа. Яг хувь тоглогч талаас хөрхөн бол нэг нэгээрээ яваад ш Японд нэг хүүхд байна, Испанд нэг хүүхд байна, Америкт нэг хүүхд байна тий. Хувь-хуваар бол болоод байгаа. Жохон менежмент хийчих юм бол шгшөө бүртгэж сонирхолтой. Монголын хүүхдийн талаас бол тэгж байгаа тэгэл 7-8-д ороод саксаа тоглоо. Сакс нь бараг амьдралтай. Үгүй сая би болохоор сая би яг нөгөө нэг гадаадд байгаа хүүхдүүдийг хэлээд байгаа байхгүй. Яг 10 17 18 нас хүрсэн бүр багасаа тэнд өссөн юм хүүхдүүд бас байгаа аахгүй. Тэгэхээр менежмент яах юм бол амар хурдан бас сакс хөгжих боломжтой мөл гэж бодож байна. Одоо хөлбөмбөг гэсэн одоо тэгээд хөлбөмбөг анханасаа эхлүүл тэгэл энэ чигээр явж итэл гайгүй ирээдүйд гайгүй болох. Одоо Монголын саксны багууд дээр чинь тэгэл томчууд булаацалтал хаа баг чинь тэрийн чаав, нэний чаав гэж байгаа л одоо Falcons-ыг авсан тий. Энэ сакс агундаа баларцал байсан үе байгаа шүү. Тэгээд менежментээс солиод бүр цэмбиг. Тийм зөвхөн хөл бөмбөг би зөвхөн сая зөвхөн хөл бөмбөгийг ирээдүгүү арай болцоогүй шүү л гэж хэлж байгаа. Ямар ч байсан хувь хүмүүс бол дор дороо энэ тийм тоглож байгаа. Дэрэн бол яг клубын системээр клубыг хөгжүүлж байгаа. Одоо дэрэнд хүүхдээ өгье гэхэд бол юу байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа ер нь бол илүү их сонирхох, илүү хүүхдүүд хичээллэх боломж бүрэн бол байгаа. Тийм. Яг бол тэрэн дээр яг жинхэнэ хөл бөмбөг гэдэг менежмент л орж ирэх хэрэгтэй бол байгаа. Асуудал бол байгаа. Тэгээ сакс ч гэсэн бас нөхцөл бүрдээд юужи аренаач бий болоод хүмүүс ч яг 3-4 мянгаараа үздэг болоод эхлэнгүүт пад гэж хөгжиж спортыг яг хөгжүүлэх нэг одоо яаж хүнд илүү юм таниулаад байгаа одоо юу гэж санагдаад байдаг шүү дээ. Нөгөө хоорондын нөгөө нэг маргаан янз бүрийн одоо нөгөө юунууд байгаа даа шүү дээ. Өнгөрсөн юунууд ер нь хэдэн жилийн өмнөөс эхлээд мөхчин аба маба эднээс ингээл хүмүүсийг ингээд сонирхлын татаад байгаа хөх тийм өрсөлдөөн байгаа болох гэж байна. Би тэгж л боддог шүү дээ. За одоо ер нь дуусч гин үү яаж юм? Одоо ер нь тэгэл дууссан шүү дээ. Одоо ярьж хэлэх юм юу вэ? Шинэ зураг аваад тэр чинь юунд орлоо. Ямар ч байсан хагас өдөр Премьер лиг эхэллээ. Талбай дээрээс тэглээ шүү дээ. Одоо ингээ маргааш эхэллээ шүү дээ. Наадах чинь зөв YouTube-ийн бичлэг дотор оруулчих зүгээр. Харын бэкграунд. Гү баг өнөө шөнө юм ба шүү дээ. Арсенал 3 цагаас 5 дахь шөнө. Ингээд Премьер лиг маань эхэллээ. Сайхан байна. За тэгээ Монголын хөл бөмбөг ирээд тэгээд нөгөө яг сэдвээ дуусгахад яг Монголын саксан бөмбөгийн спорт бол яг лиг нь хөгжөө зөв системээр яваад хөгжлөө. Эд үе дээр ирж байна. Тэгээд энэ яг тамирчид маань ч хөгжлөө. Үнэхээр бас ингээд топ төвшөндөө очсон болохоор яг
тэдэртэй мэдээж амжилт хүсэх хэрэгтэй. Яг тэр утгаараа бас сая волейболын тамирчид маань Зүүн Азийн авраг шалруулах тэмцээн Монголд болоод бас аюул сайн тоглолоо шүү дээ. Суурийг яагаад. Тэгээд хүмүүс яг ингээд суур хангал гээл хүмүүсээ таньж байгаа тий. Тэгэхээр чин одоо Уранбаяр, Цэнд аюуш ч гэдэг юм уу тий. Яг Монголынхоо лигт ингэж толгой цохиж тоглож байгаа тамирчдаа бас илүү сайн мэдэж авсан байх гэж бол бодож байна тий. Тэгээд ер нь бол бас волейбол бас аюул сайн хөгждөг болцсон. Нэг юм нь бас цалин мөнгө өгдөггүй барьдаггүй бас асуудлаас волейболоор явсаа их явдаг. Тэрийг нь бол тэгээд бас тэр салбарынх нь өөрснөө л ярих ба. Тэгтээ бас гоё үзэгчтэй болцсон байлээ. Яг волейбол аюул болцсон сошиал медиа дээр ч гэсэн аим ш. Социализмын үеэс бид нар ч бас волейболоор баримталсан. Манай дагаа хамгийн уул нь бол хөл бөмбөг. Тийм. Тэгээд нөгөө волейбол чинь угаас нөгөө байр болгоны гадаа төмөсдөж өссөн хүмүүстэй бүгдөө үздэг болохоор Одоо тэгтээ бас яг харьцуулж хэлэхэд тий одоо яг харьцуулж хэлэхэд чинь зардал багтаа л байл та хөл бөмбөгөөсөө. Үнэн үү? Юу бас их цэвэрхэн спорт. Тийм цэвэрхэн. Хоёр талдаа нөгөө юу контактгүй спорт болохоор бас их багтаа өөрөө өөртөө бат. Тэгтээ тийм судалгаа өгдөг уусаа хүний хамгийн үзэж байгаа юм контакттай спортод ямар ч нөхцөл ямар ч хүмүүсээр үзэх сонирхолтой хамгийн контакттай чинь сакс үстэй тий. Сакс хөл бөмбөг гэх нэг хоорондоо тий нэг түлхэлцэж мөсгөлцээл нэг унгаагаал UFC. Ер нь хараад тэгэхэд хамгийн үзэгчтэй гэдэг юм дандаа нэг контакттай спортод л байгаа юм санагдав. Магадгүй. Магадгүй яг тэр чинь нөгөө өөрсдийнх нь нөгөө чадахгүй юм юу нөгөө тестостерон ч гэдэг юм тэр юм л ялгаруулдаг. Тэр чинь сураал гараад. Тэгэхээр нэг спорт болгоон онцлогтой тэр утгаараа ямарчсан манай хоёр багийн спорт маань бол маш гоё байна. Гоё байна. Хөл бөмбөг ч гэсэн гэхдээ бас яг бас FIFA-гийн юугаар бас тоглоод байлээ. Хоёр тоглолт хийсэн шүү дээ энэ 100. Даач Монголд тоглоог болохоос. Яг өөрөө тэргээр нэг орон цоглоод Бас өөргөө санал манлаа өгцөн байлээ шүү. За тэгээд явж Ус төр ярихгүй ш. Зүгээр яг тэр утгаараа бүх спорт маань адилхан сайхан болох уу? Яа. За ингээ бүгд одоо хаалтын өвнүүдээ эхнээсээ хэлээ яах. юу ярих юм шиг л. Баа зү утсаа ухаж байгаа юм уу? Хаалтаа өглөөд их байхгүй те одоо юунаас ч өө хайхаасаа шиг шаахгүй. За үнсий. Чамаагүй. Хаалтын үг штэ. Хаалтын үнсэл дөрүлэн. За загсаалаа.